Гэрийнхэндээ аав ээжтэй 3 жилийн хугацаанд сургуулаа төгссөн, диплом авсан. Одоо тэгээд хөдөөнөө баяа. Хотод байхгүй шүү л гэж хэлээд. Хотод бүр ажиллаж хийхгүй шүү гэхгүй. Тийм. Энэ хугацаанд 3 жил хэлснээр нь сургуулаа төгссөн. Хотод 3 жил гэж юм бол чи юугаа ч хийсэн болно гэсэн яг амлсандаа одоо та хэд хүрээ гэхгүй. Би хүссэн шүү. Түүнийг Эрдэнэшүр гэдэг тэрээр Морьтой Монголчууд холбооны хамгийн отхон гишүүн бөгөөд багасаа морин дэрэмгээ явах юм аа. Би нэг яг 5 дахь хичээлийг таслаад хөдөө яваад өгчдөөсөө. Тэгээд сүүл төгсгөөд 2 дахь курсээ төгсгөөд багш нарын урлагаар гаргалсаахгүй. Тэгсэн чинь хүүе энэ охин чи харагдаагүй охин биш дээ. Чи яагаад энэ хичээл дээр сууж байгааг вэ? Би нэг хөдөө яваад гэлсэн чи за хөдөөний амьдрахгүй юу очиод гэ. Тэгэхээр би угаасаа дотроо за угаасаа би төгсөөл тэгэл хөдөөл гаяа штэ яг гэдэг юм болоо гэ. Тэгэл агаатай ингээл бэлтгэл хийж агаал зэрэгцээ шүүрч мөрөөр ингээд хүмүүс гайхаал. Хүүе баг дүүр чин чамаас илүү байгаа юм шүү гэл. Тэг жишээний манай би ч ер нь дээр 2 ахтай нэг ихчтэй. Тэгээд ер нь 2 ахтайгаа айгу тийм илүү дотн өссөн. Яг өөрийнхөө дээдлээ ахтай илүү дотн өссөн. Тэгэл агаатай бол тэгэл яг манай ачаа адуу чин тэмцээн гэж их явдаг. Тэгээд та намайг аваа явчаач дээ гэл. Тэгээ Морьтой Монголчууд гараг байхад тэгэл агааг дагаал энэ тэмцээн адуу чин тэмцээн дээр яваал. Тэгээд тэгэхээр агаас үлдээ загин төст яах гэдэг хинээгээ харах гэдэг ингээ яваад байгаа ингээ. Үгүй би үдчихэж болдгоо юм та ямар муухай гэл. Тэгэл хэрэлдээл айсал багажинт нагаад нуугдах ч юм уу. Тэгжшээний хамт айгүйх явдагс. Ер нь бол би айгүй 5 км-тэй амар их амжилт гаргасан. Зайдан унаал. Тэгэл наа хүмүүс зайдан унахад амар хэцүү байдгүй гэж асуудаг. Тэгтээ би нөгөө эмээлтэй унахаас илүү эмээлтэй унахаа ингээ бөөр өвдөд байгаа юм шиг санагдаад зайдан унахаа яг ингээд гайгүй. Тэгэд ер нь айгүйх зайдан ундаг. Ер нь наваг айгүйх зайдан ундаг хүмүүс бидэндээ гэхгүй. Тэгээд шүүрэндээ бол нэг жижиг боттой тэмцээн дээр 3 дугаар байранд сумынхаа авраг шалгуулах тэмцээн дээр 1-р байранд орчихсон байгаа. Яг тэгэл бид нэг хөдөө байж байгаа л яг ингээ жоохон хотод стресстэй тэгэхээр л яг ингээ хөдөө очивол за нэг сайхан морьтойгоо давхичвал стресс маань арилах байх та гэж бодвол. Тэгэл яг бүр ингээл байхгүй байж байгаа л нутаг юм бас нэгтэй те. За нутаглуугаа нэг явжвал бүх ажил бүтчих байх гэж бодогдол. Яг төгсөх 3 жилийн хугацаанд бол амар их хөдөө явсан. Тэгэл яг бид нар чинь бол яг хотод байхаар нэг чадахгүй яг ингээл яа хөдөө ямар цаанаас ингээл ажил бүтэхгүй болохоор тэг хөдөө явчвал болчих юм шиг санагдаа. Тэгэл хөдөө явал морь малан дээр очивол тэгэл нэг ээж аав дээр очихоо нэг тайвширчдаг хамгийн явах зөв зам нь гэртээ арих гэдэг шиг яг тэгдэг. Миний хувьд бол нөгөө нэг хотод байх боломж надад маш их ингээд олгодоод ингээд байх орчин ингээд бүрдэж байгаа ч гэсэн нөгөө нэг өөрийн багын зан багаасаа амар унаад 4 настайгаас амар унаад 16 таад хасагцаахгүй юу? Одоогоос нэг 3-4 жилийн өмнө хасагдсан. Тэгээд бид нар чинь яг ингээд надад тэр хугацаанд ингээд хөдөө байх хотод байх боломж нь ингээд байсан ч гэсэн одоо ингээд байж чадахгүй ингээ хөдөө ингээ дуудаад байгаа юм шиг санагдал. Тэгэл ингээ хөдөө ирээл нэг тал нутгаа харж байгаа нэг ингээ тайвшраад ингээ айгуу тийм сайхан болчтой. За миний үеийнхэн гэх юм бол одоо ер нь бол ингээл амар хотод очиод тэгээ сая ингээ хонхнойрыг нүрэ бодуулах гэсэн чинь нэг ихч миний утасны дэлгэсний зургийг харчаад хүүе чи ингээд энэ морин дээрс ингээ тонгоож байгаа юм уу гэдэг. Тинчтэй ихчээ гэд би наасан тонгоогоо ташиулж байгаа гэд тэгсэн чи бүр ингээ гайхаж хүлээж авчихсан. Ямар мундаг юм жижигэн бихтэй байж ээж гээд. Тэгээд наваг ер нь хүмүүс юм жижигэн байж морин дээрээс сунаад бүрдэг юм уу гэл. Тэгэл нэг ээж мэж агаа мага амар их наваг дэмждэг. Тэгээд ээж сүлдээ ах нь ингээд адууч ингэж явдаг гэсэн бол одоо ингээд охин зүүн ингээд Морьтой Монголчин ингээд ташуур шүрэн мөрн ингээд дийлдэхгүй байна даа гэл. Тэгэл яг тэмцээнд орсны дараагаа ээж ингээл ээж хоёр залгаад за юу болсон миний охин гэл амар тэгэж амар намайг хүлээдтэйгээр ингээд амар их дэмжиж тэгж хүлээж авдаг болохоор би бүр амар баярлалтай. Яггүй ч ядаж ингээд сумынхаа төв дээр ч юм уу тий маллаа тэгээд сумынхаа төв дээр ч юм уу ажил амьдралаа эхлээ тэгээ байхыг аягүй хүсдэг. Тийм болохоор энэ бол хотод бол байж чадахгүй. Ямар сайндаа сурж явах хугацаанда ер нь хөвчлэн ингээд хөдөө явдаг хичээлээ таслаа. Тэгэл хаяа ингээд хагас сайн бүтэн сайндаа явчих юм бол
нэгтгэхт нь ирэхгүй ч юм уу тийм шаардлага айгүй их өгдөгсөн. Хичээлээ яатсан гэхлээр нь манайх тэгээд байхгүй байгаа гэл хай бол тасалж идэх үү гэл. Тэгэл болол яд юм яадгийг гэл. Ээж бол тэгээд охин хүүхд тэмчин гэдэг талаас хараад жоохон нэг хичээлдээ суухгүй болохгүй мэрэгчлээ болохгүй гэл. Тэгээд манай ах их чинь хотод одоо байгаа юм баггүй. Бүгд хөдөө байдаг. Тэгэл агааг дагаад тэгэл эхлээд Морьтой Монголд ингэж явдгаа том ахаас айгүйх нуужсэн. Айгүйх айгаад аашлах бах гэж одоо тэгээд гисэн чинь бас сумандаа сумын хааргыг хийгээд гисэн чинь чи тийм тэмцээ хийсэн мэлээ те. Тэгээд чи өөрөө ташуур шүгэндээ төрүүлсэн мэлээ те гэдгсэн чинь тэгсэн агаа гисэн чинь айгүй тийм хүлээддгийг хүлээж авсан. Өөрийнхөө хэмжээнд жижигхэн биенийхээ хэмжээнд маш их зүйлийг тээж одоо цаашдаа мороо гэд явна хөдөө амьдрын хотод байхгүй гэсэн бодолтойгоо. 100 түүчэлэх 100 нэмэлтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэлтээ